Монголын нийгэм тэгшүртээмжтэй байдлыг харна гэдэг бол тийм амархан харагдахаар зүйл биш. Яг ижил гараанаас гараагүй, яг ижил боломжийг хүртэх боломжгүй тийм хүмүүс бол ингээд байж идэг. Би хүн, чи хүн. Бид бүхэн учраас эрх тэгш байх ёстой гэдэг хандлага нь одоо зөв юм байна гэж бодсон. Миний хийж байгаа ажлаас гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд нийгмийн бүх бүлгийн хүмүүст хүртээмжтэй байх тал дээр анхаарах ёстой юм байна гэдгийг бол ойлгосон. Бидний донд Мишлийн бэрхшээлтэй хүн байгаа. Улаанбаатар хот болон аймаг дүүргүүдээс бүгднгээс нь төлөөлөл байгаа. Насны хувьд янз бүр, хүүсийн хувьд янз бүр те. Нийгэм чинь бүх нэг янз бүрийн бүлгийнхаа дуу хоолойг сонсож чадахгүй. Зарим нь ингээд орхитод ивэл нийгэм сайн сайхан байж чадахгүй те. Бүхэл хүний дуу хоолойг сонсдог бол тэрийг л тэгш амруулах гэж ойлгоод байгаа.